Сайн байцгаана уу, намайг Уран чимээгийн улаан хүүхэн гэдэг. Би Дорн аймгийн Хэрлэн суманд төсөв төрсөн. 2003 онд Дорн аймгийн Багшийн коллежийг бага анги монгол хэлний мэргэжлэр төгссөн. 2003 оноос ажлын гараагаа Баянтүмэн сумаас эхэлж 2014 оноос одоо хүртэл Дорн аймгийн Хэрлэн сумын 8 дугаар сургууль тасралтгүй ажиллаж байна. Ингээд боловсролын салбарт 23 дахь жилдээ ажиллаж байна. Уран чимээгийн улаан хүүхэн эрдэм шинжилгээний шилдэг ихтгэл шалгаруулах хуралдаанд тогтмол оролцож дараах амжилтуудыг үзүүлсэн байна. Суралцагчийн сурлагын үнэлгээ сэдвээр сургуульд авах 2 дугаар байр, багшийн судалгаа хүүхдийн хөгжил төлөвчлөлт нөлөөлөх сэдвээр 1 дугаар байр, багш суралцагчийн харилцаа сэдвээр сургуульд авах 2 дугаар байр, хүүхдийг хамт олноор нь дамжуулан хөгжүүлэх сэдвэд илтгэлээр 2 дугаар байр, эцэг эхийн ухаалаг хэрэглээ хүүхдийн хүмүүжил төлөвшлөлт нөлөөлөх сэдвээр 2 дугаар байр, суралцагчийн ялгаатай байдал үйл ажиллагаа үрдэн сэдвэд илтгэлд 2 дугаар байр, бага боловсролын чанарын шинжилэлт төслийн хүрээнд зохион байгуулсан илтгэлийн уралдаанд захин хичээлийн оролцоонд эцэг эх чухал нөлөө үзүүлэх сэдвээр оролцож 1 дугаар байр, хүүхдийн ялгаатай байдлыг хөгжлийн төлөвлөгөөнд туслах нь уралдаанд 2 дугаар байр, мөн багш улаан хүүхэн багш нарын заах арга зүй ур чадварын шалгуур болдог тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн бөгөөд ур чадварын уралдаанд сургуульд тогтмол эхний байранд шалгарч ирсэн ба бүсэд 2 дугаар байрыг 3 удаа, 4 дугаар байрыг 1 удаа, 5 дугаар байрыг 1 удаа тус эзэлсэн байна. Үүнээс гадна аймгийн мэргэжлийн олимпиад болон ханвал зогсолбор сургуулийн нэрэмжит олимпиадын бага анги монгол хэл багш төрөл тогтмол оролцож 5 удаа 3 дугаар байр, 3 удаа тусгай байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ. Ур чадвар 2015 уралдаанд оролцож аймагт 2 дугаар байр, улсад топ 20 хичээлээр шалгарч портал сайтад тавигдсан. Хичээл сургалтын үйл ажиллагаанд оруулсан шинэлэг санаа, багшлах хугацаанд хэрэгжүүлж буй арга зүй, туршлага. Өгүүлбэртэй бодлогоор сурагчдын сэтгэх чадварыг хөгжүүлэх, зургийн дарааллын дагуу зурх арга зүйгээр сурагчдын зурх чадварыг хөгжүүлэх, зургийн цэд бичгээр унших чадварыг дэмжих, ардын уламжлалт тоглоом надгаагаар багаар суралцах чадварыг дэмжих зэрэг үйл ажиллагаа туршлагаа даасан анги бүртээ хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрээд байна. Багшийн ур чадвар сорих дараах уралдаан тэмцээнд оролцож ирлээ. Үүнд нэгж хичээлийн хөтөлбөрийн уралдаан, заах арга ур чадварын уралдаан, сургууль хүмүүжүүлэлт илтгэлийн уралдаанд тус оролцож иржээ. Нийгмийн итвэх сайн дурын үйл ажиллагааны оролцоо. Бусдад туслах, сайхан сэтгэлтэй иргэн болж төлөвшүүлэх зорилгоор сурагчдыг сайн үлсийн аян тогтмол урайлан дуудаж, анги хамт олноороо аянуудад итвэх санаачлагтай оролцож ирлээ. Ангийн дэмжлэг хэрэгтэй 2 сурагчийн гэр бүлд сайн дурын хандивын үйл ажиллагааг анги хамт олон дотроо зохион байгуулсан байна. Эцэг эхтэй хамтран ажилласан байдал. Эцэг эхийн хишиг өдрийг тогтмол зохион байгуулж хэвшлээ. Эцэг эхийн хишиг өдрийн хүрээнд эцэг эх асран хамгаалагчийн төлөөлөл, математик, монгол хэл дүрслэх урлагийн ээлжид хичээлийг зохион байгуулж, үдийн цай хөтөлбөрийн өдөрлөг үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг байна.